нөхцөлтэй гарна. 15-аас 20%. Тэгэхээр энэ бол одоо 7% ч бараг 3 дахин 3 дахин багассан тийм тасдагчтай биш тийм. Тэгэхээр энэ бол одоо нэрэ түрүү баяраа зөвхөн хэлдгээр түрүүнээс хойш энэ асаад байгаа шүү дээ. Одоо манай өөр автобусаас бол бид угаартаад унтсан. Цаг асч байгаа. Тий цаг асч байгаа. хөдөлгүүрээ хэвийн хэмжээг 80 градус ажлын хэмжээнд өргөх гэж бас алаалын зогсоод байна. Тэгэхэд бол маш сайн. бол одоо зүгээр л шүү дээ. Эдгээр хэмжээд байгаа байхгүй. Таны эдгээр 21 гэдэг бол энэ маш сайн автобусууд нь байна. Тийм. Солонгос Hyundai сүүлийн үеийнхэн автобус Тийм. бүр хуучнуудаас бид нэр тооцоод бол 18 дахин зөрүү гарах юм байна гэж тооцоод байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн урлаар энэ нийтийн тээврийг сайжруулах хөтөлбөрөөр танилцуулж байгаа. Тэгээ тэр хөтөлбөрийн хүрээнд бол бид нар ерөөсөө цаашдаа Улаанбаатар хотод бол автобусаа бүрэн хангана гэдэг нь ерөөсөө ямар ч цаг үед бол зорчигчдын суудлын тооноос илүүгүйгээр автобус зорчигчд авч явж байхаар ийм хэмжээний автобусаар хангана гэдэг хөтөлбөр оруулж байгаа юм. Тэгээ ийм шаардлагыг тавина цаашдаа ер нь. Тэгэхгүй бол одоо бол ер нь за мэдээж хэрэг одоо хөгжсөн боломжийн оронд бол манайх шиг одоо энэ автобусанд пик дүүрэн чигцэлтэд явна гэдэг ойлголт энэ бол бүр аюулгүй байдал талаас ч хориотой юм баггүй чинь тэр дүүрэн хүн явж байгаад одоо шинэ шатууд яг тэр жилийн дайрах шиг юм болов тийм ээ. Тэгэхээр ийм байдлыг бол бид нар одоо байхгүй болгоно гэж. Тэгэхээр ашигын хувьд яг бол тухайн үед одоо хүн болгоно чигцэлгүй нэг сул дээр суугараас ашиг гэж юм бас багс баг л та нийтийн дээр. Тийм учраас нийтийн тээврийнхэнд бид нар аль болох одоо шатахуун баг зардаг тэр евро 4 стандарт өөрөөр хэлбэл ашиглалтын зардлаа багасгах гэдэг шаардлагыг худалдаж авч байгаа автобусдад нэгдүгээрт тавина.